Сайн уу? Ано байна. Арьсчилгааны бүтээгдэхүүнүүд агуулдаг зарим орцууд дундаас хамгийн хачирхалтай гэдэг нэрийг хүртэх нэг орц нь Snail Secretion Filtrate буюу эмгэн хумсны сас. Тэгэхээр энэ удаагийн видеогоор тус орцны арьсанд үзүүлдэг нөлөө болоод өөрийн хэрэглэж үзсэн энэ орцыг агуулсан бүтээгдэхүүнүүд болох Cosrx-ийн Advanced Snail 96 Mucin Power Essence, за мөн түүнчлэн Cosrx-ийн Advanced Snail 92 All-in-One Creamy Review мөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хямд үнээр авах боломжийн талаар хүндэхийг хичээлээ. Snail slime буюу эмгэн хумсны залхаг. За гоо сайхны нэр нь Snail secretion буюу эмгэн хумсны шүүрлийг арьс арчилгаанд ашиглах нь цоо шин зүйл биш. Эртний грек ромын үед яг нүүрэн дээр амьд эмгэн хумс ингэж явуулах замаар арьсны улайлт болоод үрчлийг эмчилдэг байсан байна. Тэгэхээр Snail slime-ны 91-ээс 98% нь ус байдаг учраас идэвхтэй орцын агуулмжийг нэмэгдүүлэхийн тулд шүүж Snail Secretion Filtrate-ийг гарган авдаг. Үүнийг өөрөөр Snail Mucin гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр илүү ойлгомжтой байх үүднээс энэхүү видеоны туршид би илүүтэй Snail Mucin гэдэг нэршлиг ашиглах болно. Тэгэхээр эдгээр нэршлүүдийн ялгаа болоод яг Snail slime-ыг хэрхэн хураадаг тухай Great Big Story-гийн нэг сонирхолтой видеог видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. Snail Mucin-ийн химийн орцыг аваад үзвэл полисахарид, уурга, уургийн энзимүүдээс гадна гиалуроны хүчил, зэсийн пептид мөн микробын эсрэг пептидүүдийг агуулсан зис, төмөр, цайр зэрэг минералуудыг агуулсан байгалийн гаралтай орц юм. Snail Mucin-ийн арьсанд үзүүлэх нөлөөг үндсэн 5 чиглэлд хувааж болдог. Эхнийх нь арьсанд тэжээлөгч хамгаалах. Тэгэхээр энэхүү орц дотор байдаг идэвхтэй орцууд нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалах, хөгшрөлтийн процессыг удаашруулахад чиглэхэд ашиглагддаг орцууд байдаг байгаа. Тэгэхээр хуурай шилт, нарны хит ягаан туяа, гэмтэл, өрөвсөл зэргээс үүдсэн гэмтлийг эмчлэх зориулалттай. За хоёрдугаарт өрөвсөл, үрчлээ болон язралтын сорвийг бүдүүрүүлэх үйлчилгээтэй. Snail Mucin-д агуулдаг фибрин энзим нь арьсны эсийн хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлж өгснөөр эс эргэн эдгэх боломжийг бол нэмэгдүүлж өгдөг юм байна. Түүнчлэн гликолийн хүчил агуулсан учраас арьсыг зөөлөн гуйжуулж шинэ арьс гарч ирэх процессыг улам бүр түлжүүлж өгдөг. Ингэснээр хялгсан үрчлээ ч гэсэндээ бүдүүрэх боломжтой гэсэн үг юм. 3-дугаарт батг гарахаас урьдчилан сэргийлнэ. Snail Mucin дэх антибактери пептидүүд нь арьсан дээрх батг гаргаад байгаа бактериудыг арилгадаг учраас арьсыг цэвэрлэж илүү тунгалаг байлгахад дэмжлэг үзүүлдэг. 4-дугаарт альва гэмтэл болон шархыг эмчлэхэд дэмжлэг үзүүлдэг. Snail Mucin-д агуулдаг арьсны шинэ эс түлжих процессыг нэмэгдүүлдэг мөн улам бүр тайвшруулах үйлчилгээтэй алантоин бол энэ процессыг улам бүр дэмждэг юм байна. Цаашлаад түрүүнд дурдсан фибрин энзим ч гэсэндээ эс эдгэх процессыг улам бүр хурдан болгож өгдөг байгаа. 5-дугаарт арьсны эрүүл мэндийг дэмжин Snail Mucin-д агуулгадж байгаа витамин А, Е, зэсийн пептид, манган, төмөр, цайр зэрэг нь ерөнхий том дүр зургаараа арьсны эрүүл ах уу яг тухайн нөхцөл байдлыг улам бүр дэмжиж өгдөг учраас ер нь арьсыг илүү сайн нөхцөлд, илүү хүссэн нөхцөлд байлгах боломжийг бүрдүүлж өгдөг юм байна. Snail Mucin-ыг агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүд дэлхийд даяар байршиж байдаг ч гэсэн Солонгосын компаниуд илүүтэйгээр Snail Mucin-ийг бүтээгдэхүүндээ ашиглаж байгаа нь харагдсан. Миний хувьд яг Cosrx-ийн энэ хоёр бүтээгдэхүүнийг туршиж үзсэн. Тэгэхээр миний бодол ямар байсан бэ? Эхлээд эссенцээс нэхлэе. Энэ бол Cosrx-ийн Advanced Snail 96 Mucin Power Essence. Snail Mucin-ийн 96.3% агууламжтай нийт 12 орцыг агуулсан бүтээгдэхүүн. Арьсны гадаргуу дээрээс чийг ууршин алга болж хуурайшхаа сэргийлээ зогсохгүй арьсыг ерөөхдөө нь илүү уян хатан болгох зориулалттай бүтээгдэхүүн. Үүнд нэмэлтээр алантоин агуулж өгсөн учраас эмзэг болоод тослог арьстай хүмүүс ашиглахад нэлээд тохиромжтой болгож өгж байгаа. За мөн түүнчлэн пантенол, бүтлийн гликол, за мөн гиалуроны хүчил агуулсан учраас хуурай арьстай хүн ашиглахад нэлээд тохиромжтой гэсэн. Тэгэхээр эдгээр орцууд нь нийлээд энэ бүтээгдэхүүнийг альва шарх сорвийг эмчлэхэд ашиглахад айгүй тохиромжтой бүтээгдэхүүн болгож байгаа. Арьсаа цэвэрлэж тонероор тэнцвэржүүлсэний араас эссенц, ампул болон серумны шатанд ашиглана гэсэн үг. Хэрэв миний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зөв дарааллын тухай видеог үзээгүй байгаа бол би дээр картаар болон видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. Яг эмгэн хумсны залхагнаас гаргаж авсан гэхээр жоохон сонин санагдаж байж магадгүй юм. Гэхдээ энэ бүтээгдэхүүн өөрөө ямар ч үнэргүй гэдгийг та нарт хэлмээр байна. Яг бүтцийн тухайд маш наалдамхай нэлээд өвтгөн. Тийм учраас хэрвээ өөр серум эссенцтэй хосуулан хэрэглэх гэж байгаа бол энээс шингэн эссенцүүдэд урталд нь хэрэглээд араас нь эссенцийг хэрэглэхийг зөвлөж байна.
Би яг өөрөө хуурай арьстай учраас эмзэг болоод тослог арьстай хүмүүсийн шиг миний арьс тэр болгон үрвсэд байдаггүй л дээ. Гэхдээ яг батг гарах үед энэ бүтээгдэхүүнийг ашиглах нь үрвслийг хурдан намжааж батганы дараах сорвийг эдгэх процесст асар их тусалж байгаа юм шиг санагдсан. Эмзэг болон тослог арьстай хүмүүс энэ бүтээгдэхүүний талаар нэлээд ам сайтай байдгийн байлээ. Би өөрөө хуурай арьстай, дээрэс нь хуурай уур амьсгалтай оронд амьдардаг учраас энэ бүтээгдэхүүнийг урталт болон арталт нь яг чийгшүүлэх зориулалттай өөр бүтээгдэхүүнтэй хоршуулан ашиглаж байсан. Гэхдээ эмзэг болоод тослог арьстай хүмүүсийн хувьд бол яг энэ дангаараа хангалттай чигийг нь өгчгөж байж магадгүй. За гэхдээ эссенц учраас араас нь заавал энэ чигийг нь түгжиж өгөх чийгшүүлэгч тосыг заавал хэрэглэж байгаараа учир нь энэ эссенцэд өөрт нь энэ чигээ түгжих occlusive орцууд байдаггүй. Cosrx-ийн Advanced Snail 92 All-in-One Cream бол Snail Mucin-ий 92% агуулмжтай нийт 18 орцыг агуулсан бүтээгдэхүүн. Эссенц дотор нь багтаасан идэвхтэй орцууд энэ дотор орсны дээр нэмээд арьснаас чийг амархан ууршихаас сэргийлэх орцуудыг нэмж илүү крем хэлбэрт оруулсан бүтээгдэхүүн гэж хэлж болно. Арьсыг маш зөөлөн булбраа болгодог хэрнээ тослогдуулж гялалзуулдаггүй. Тийм учраас тослог арьстай хэрнээ ус дутагдсан хуурай арьсан арьстай хүмүүс ашиглахад нэлээд тохиромжтой бүтээгдэхүүн. Зөвхөн Snail Mucin-тэй эссенцнийхээ араас хэрэглээ зогсохгүй ямар ч төрлийн эссенцний араас чийгшүүлэгч тос буюу чигийг түгжиж өгөх зориулттай бүтээгдэхүүн байдлаар ашиглахад тохиромжтой. Хэрвээ өглөөний арьс арчилгаанд ашиглаж байгаа бол араас нь мөн л чийгшүүлэх үйлчилгээтэй нарны хит ягаан туянаас хамгаалах тосыг түрхийг зөвлөж байна. Snail Mucin-ий арьсанд үзүүлэх үр өгөөжийг бүрэн хүртэхийн тулд энэ хоёр бүтээгдэхүүнийг заавал хамтд нь хэрэглэх хэрэгтэй юу гэвэл үгүй. Мэдээж хэрэг агуулгадж байгаа орц нь хоорондоо адилхан ч гэсэн хэлбэр форматаас хамаарат аль аль нь өөр зорилгоор ашиглах зориулттай бүтээгдэхүүнүүдийг хараарай. Тэгэхээр яг арьсныхаа хэрэгцээнд тулгуурлаад аль бүтээгдэхүүнийг нь хэрэглүүл ямар хэлбэрээр хэрэглүүл арай зохимжтой вэ гэдгийг сонгохыг бол сонгохон дээр байгаа байх. Яг миний хувьд яг энэ хоёр бүтээгдэхүүний аль нэгийг нь хэрэглэх боломжтой байх юм бол магадгүй эхлээд эссенцийг нь туршиж үзвэл илүү сонирхолтой байх бах. Гэхдээ магадгүй тослог арьстай хүмүүс бол all-in-one cream нь илүү үр дүнтэй байж болох юм. Тэгэхээр яг та нарт юу хэрэгтэй байна? Та нарын арьсанд юу хэрэгтэй байна? Тэрэн дээрээ тулгуурлан шийдвэрээ гаргаарай. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг ер нь Cosrx-ийн бүх бүтээгдэхүүнүүдийг Beauty Secrets-ээс онлайнаар аваад хүргүүлэн авах боломжтой. Төлбөр төлөхийнхөө өмнө ANU10 гэсэн промо кодыг оруулах юм бол үндсэн үнээс нь 10%-аар хөнгөлж байгаа шүү. Би энэ хоёр бүтээгдэхүүний холбоосыг видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно. Гэхдээ ANU10 гэсэн код Beauty Secrets дээр байрлаж байгаа бүх Cosrx-ийн бүтээгдэхүүндэд хамаарч байгаа шүү. Би мөн Instagram-ийн IGTV видеогоор дамжуулан Cosrx-ийн маш том хайрцгийг задлсныгаа бол видео хэлбэрээр нийтлсэн байгаа. Хэрвээ тэр видеог үзээгүй байгаа бол би видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно. Дараа нь Cosrx-ийн ямар бүтээгдэхүүнүүдийн тухай ревю хийлгэмээр байна. Тэр хүсэлтэд видеоны доор комментоор үлдээгээрэй. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуугны хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж байх болно шүү. Видеотой хамт байсанд баярлалаа. Тун удахгүй эргээд уулзъя.